яг сэтгүүлчид бол романа бичиж амжаагүй зохиолчтой гэж хэлдэг юм билээ. Тэгээд энэний эсрэг байхын тулд яг өөрийнхөө амьдарч байгаа цаг хугацаанд өөрийнхөө одоо мэдэрч байгаа зүйлийг бичиж үлдээхийг бол хүсдэг. Миний нэг амьдралын мод бол магадгүй энэ уран бүтээлүүд манд болж үлдэх бахаа гэж бодож бас ингэ зориглож явдаг. Тэгээд та нартай маш их баярлалаа. Өнөөдөр хүрэлцэн ирсэн. Нэг зүйлийг хэлэх гэсэн сүүлийн үед монголчууд маань амтыг их хайдаг болсон гинэ. Мах гурлнаас өөрөө мэддэг байсан монголчууд маш гоё хоолыг дандаа хайдаг. Маш олон ресторанаар явж ингэж хоол иддэг. Амтыг их хайдаг болсон гэдэг. Тэгвэл одоо бид нар энэ цаг одоо хязгаарлагдсан завгүй одоо энэ нийгэмд нийгмийн одоо стресс бүхэн талаас өөрийгөө ангижруулж тийм сайхан тийм сэтгэлийн мэдрэмжийг хайдаг болоосай гэж та нартай бас хүсгэсэн юм аа. Би биедээ сайхан үг хэлдэг байгаарай. Сайхан цаг завыг яаж хийж байгааг бас гаргадаг байгаарай. Сайхан дурсамжийг бас нэгэндээ бүтээдэг, өөртөө ч гэсэн бүтээдэг байгаарай гэдэг энэ зүйлийг хэлхийг хүссэн юм аа. Тэгээд намайг гээд зориод ирсэн та нартай маш их баярлалаа.